Бүгдээрээ сайн уу? Шинэ 7 өдрийн минь амралтын өдрөө бүгдээрээ сайхан өнгөрүүлсэн үү? За тэгээд Матай 21-р бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Бурхан аав минь ээ, баярлалаа энэ цагийн төлөө. Энэ цагийг эхнээс нь дуустал та ариун сүнсээр удирдах болтугай. Таны нэр алдарш болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар гуйн залбирч байна. Амен. 21-р бүлгийн 33 дугаар ишлэл дээрээс энэ дээр юу болж ин гэхээр нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж түүнийгээ тойруулан хашаа барьж дарс шахагч савыг суулгах нүх ухаж цамхаг босгожээ. Түүний дараа тариаланчдад талбайгаа түрээслүүлээд явсан байна. Ургац хурааг цаг болоход усан үзэм авчруулахаар 3 зарцайгаа явуулсан чинь нэгийг зодоод, нэгийг алаад, нэгийг чулуугаар зогсон байна. Үүний дараа арай олон зарцнараа явуулсан чинь мөн адил тэгж үйлцсэн байна. Үүний дараа хамгийн сүүлд нь хүүг минь хүндлэх байх гэд хүүгээ явуулсан чинь нөгөөдөл чинь хүүгийг хараад энэ өв залгамжлагч нь байна. Энийг алаад өв хөрөнгийг булаая гэд алсан байна. За 40-р ишлэл дээрээс тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хурч ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ гэсэнд тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслэн гэвэ. Есүс тэдэнд барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болно гэжээ. 43 дугаар ишлэл дээрээс иймээс би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг та нараас авч түүний үр жимсийг ургуулах үндэстнүүдэнд өгөх болно. Амен. За энэ сургаалт зөвлөл дээр гарч байгаа газрын эзнийг би миний хайртай мөнхийн эзэн аав минь байна гэж би ойлгож авч байна. Тэгээ надад онцгой нэгэн мессежийг өгсөн байгаа. Тэгээд анх энэ тариалангийн талбай эзэн болохоор тариаланчдад газраа түрээслүүлэхдээ бүхий л зүйлээр нь хангаж өгөөд энэ болгоныг хэрэглээд эдийн хугацааны дараа ургац гарандаа гэсэн үедээ тэр ургацыг хүсэж хүмүүс илгээсэн байгаа. Энэ дээр бүр бэлдэж өгсөн зүйл дээр нь газрын эзэн усан үзмийн мод тариалж түүнийгээ тойруулан хашаа барьж дарс шахагч савыг суулгах нүх ухаж цамхаг босгожээ гэд энэ болгоныг ингээд бэлдэж өгснийхөө дараа ургацыг ингээд тэндээс ингээд ургац шаардж байгаа тий. Яг энэнтэй адилхан эзэн бидэнд үр жимс ургуулах, үр жимстэй байх тэр бүхий л боломжийг өгсөн байгаа юм байна. Тэрнийхээ дагуу бидрээс бас үр жимс хүсдэг юм байна гэсэн би ойлголтыг авч байна. Өмнө нь би ингээд үр жимс гэхээр ингээд би үр жимстэй байх ёстой гэдгээ би мэдээд идэв. Би ухмал байх ёсгүй. Би үр жимстэй баймаар байна гэж би эзнээс гуйгаад идэг. Тэгээ би энэ юугаар яг ямар байдлаар би үр жимс ургуулах ёстой юм бэ? Эзэн та надад ямар байдлаар үр жимсүүдийг өгөх тэр боломжуудыг өгсөн бэ гэж би гуйж байгаагүй юм байна гэж би бас өнөөдөр ойлгож авч байна. Тэгээ би эзний өмнө даруугаар бас гуйж байна. Надад магадгүй эзэн үр жимсийг хүсэж байгаа бол надаас тэр мессежийг, тэр зүйлийг хүсэж байгаа бол яг би ямар байдал дотор үр жимсийг гаргах ёстой юм бэ? Ямар би зүйлийг нь авчаад эргүүлээд би үр жимсгүй байгаа юм бэ гэж би бас эзнээс ховчлон асууж залбирая гэж бодож байна. Тэгээ бас та нарыгаа ч гэсэн бас урамшуулж байна. Эзэн та нарт үр жимс ургуулах тэр боломжуудыг тэр өөрөө өгдөг. Тэр өөрөө бүхий л тэр үүд хаалгуудыг нээж бүх тэр нэг бүр нэг амар боломжгүй зүйлсээс эзэн үр жимсийг хизээж өгсдөггүй. Тэр өөрөө өгсөн учраас, тэр өөрөө харуулсан учраас, тэр өөрөө өрөөсөн учраас, тэр өөрөө үүд хаалгыг нээсэн учраас тэр дотор үр жимс ургуулахыг л эзэн хүсдэг юм байна. Тэгээ та нар минь ч гэсэн бас яг эзний тэр авсан ивэл дотроо үр жимс бэлхэм дүүрэн байх болтугай гэж бас Есүс Христийн нэрээр өрөөж байна. За тэгээд иймэрхүү зүйлсийг ойлголоо. Тэгээд дараагийнхаа үгийн ивэл уулзцгаая. Баярлалаа.